Бүгд өдрийн мэнд. За, LG Best Shop-ын санаачилсан Life is Good podcast маань эхлэхэд бэлэн болсон байна. За, өнөөдөр анхны дугаар маань амьдралаас мэдрэх одоо жижиг аз жаргалууд гэсэн сэдвийн хүрээнд явагдана. За, өнөөдрийн зочин хөтлөгчөөр маань Мөнх Номин. За, зочноор байна анх баяр. За, үндсэн подкастын хөтлөгчөөр Төгөлдөр миний би ингээд подкастыг эхлүүлж байна. Хамгийн ихний дугаар маань ингээд эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн бас subscribe дарахаа мартаа гэж. За тэгээд өнөөдөр эхний зочин болох анх баяраас өөрийгөө танилцуулаад эхлэе те. Намайг анх баяр гэдэг. Тэгээд намайг анхны нийтлэлтэй анхны гаргаж байгаа энэ подкаст намайг зочноор урьсандаа маш их баяртай байна. Сэтгэл хөдлөж байна. Та хоёртай ингээд чөлөөтэй ярилцах болсондоо туйлын их баяртай байна. Анх хоёрын маань хувьд одоо гэр бүлийн байдал ч гэх юм уу тэрийг танилцуул. Тэг би нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг. Миний хоёр хүү болохоор 10 11-тэй дундаж насны хоёр хүүтэй. 3 хүүтэй. За нөхрийг оролцуулаад 3 болно. За манай зочин хөтлөгчөөр Мөнх Номин оролцож байгаа. Мөнх Номин гэдэг би маркетингийн менежер мэргэжлэр ажилладаг. Энгийн эмэгтэй. Яг энэ сэдвт нь би ингээ байнга аз жаргалтай байж идэг болохоор энэ сэдв нь надад таарад ингээд зочин хөтлөгчөөр ордоо. Тэгээд хэдүүлээ ярилцчих эхлэе. За эхний одоо юун төрөнд одоо аз жаргал гэж юу вэ гэдэг асуултаар ихэн зүйтэй байх те. Одоо өөрсдийн гэсэн л томьёолтой байгаа. Аз жаргал гэдэг юу вэ гэдэг бол бас яг хайр гэж юу вэ гэдэгтэй ижил төвхтөө бас заавал нөгөө зөв хариулт гэж байдаггүй асуулт болов. Тэгэхээр өөрсдийнхөө өнцгөр аз жаргал юу вэ гэдгээ манай анх баяраас эхлүүлээд одоо хариулъя. Аз жаргал гэдэг ч бас угаасаа том яал доо. Тэгвэл аз жаргал гэдгийг хүн болгоно нэг өөрийн гэсэн нэг юм тодорхойлолтой байдаг ба. Би бол аз жаргал гэдгийг өөрийнхөө л байх. Тухайн мөчид өөрийнхөө байхыг л би аз жаргал гэж хэлнэ. Яг өөрийнхөө мэдрэмжээрээ байхыг. Жохоо ерхий хариулж байгаа юу? Жишээ нь одоо энгийндээ бол нэг юм ам цангаж байвал ус уух, халууцж байвал агаар амьсгалах, ядарч байвал унтах, нэг юм өөрийнхөө vibe-ийг илэрхийлж чаддаг. Жаргалтай байвал инээж байдаг, хэцүү байвал уйлж байдаг. Нэг тийм өөрийнхөө vibe-ийг илэрхийлж чаддаг зүйлийг бол би аз жаргал гэж хэлнэ. Нэг хүссэн үедээ байгаагаар байж чаддаг. Тийм зүйлийг хэлнэ. Манай Номигийн хувьд бас баг анхаа хийх жигтэй адилхан болов. Ер нь бол хүссэн юм аа хүссэн үедээ хийхийг аз жаргал гэх болов би лав. Нэг тийм илүүцтэй юм уу? Тэгээ хүссэн юмдаа хүрдэг. Айхтар том асуудалгүй аз жаргалтай байна л гэж үзэх байна. Life is Good podcast-ийн дэмжиж ажиллагчаар Титэм хөгжмийн дэлгүүр Төмөн молын 5 давхар. Одоо ерөнхий сэдвийн хүрээнд гэх юм бол хамгийн сүүлд одоо манай хоёр хизээ хамгийн одоо ойрхон санагдаж байгаа жижигхэн зүйлээс аз жаргал мэдэрсэн тохиолдол юу вэ? Хамгийн наанд бууж байгаа. За яг тэгээ шууд хариулахаар яг шууд ботсон юм. За өглөө сэрэнгүүтээ н хоёр хүүгийнхаа өрөөнд ордог. Тэгээ хоёр хүүгийнхаа унтж байгаа нэг юм хүнжлөө тэрсэн хүнжлөө бас ингээ ярцсан ингээл нэг өөрийнхөө чөлөөтөөр ингээд байж байгаа зүйлийг ингээ аз жаргал. Өглөө тэрийг хараад байна маш их аз жаргал авсан. Ер нь яг хамгийн түрүү ингээ ойрхон гэж бодохоор тэр жоохон ээж хувь тариулж байна. Намигийн хувьд хамгийн сүүлд хийзээ. Жижиг зүйлээс аз жаргал мэдрв. Санжаагаар хариулъя. Жижиг зүйлээс асуу. Миний над тонч хариулах нэг тийм асуудал нэг юм бол би ер нь байнга юм. Амьдралын дээр байдаг болов гэж бодож нэг амар тэгдэггүй болохоор тэр нь миний нормал болсон юм бол бүр шууд байнга аз жаргалтай байсан гэдэг үе нэг л санагдахгүй байна. Тэгсэн мөртлөө хизээч тийм даун болтгоо болохоор нэг тийм аз жаргал гэдэг томьёол нь надад амар хүнд тусаад юм лөө. Одоо нөгөө өмнөх 7 хоногт анхны цас орлоо шүү дээ. Тэрэн дээр бол одоо жишээлбэл миний хувьд бол нөгөө анхны цаснаар шинэ жил гэсэн мэдрэмжийг хамгийн түрүүнд аваад тэрэн дээр бол ямар ч нэг юм жижиг зүйлээс цаснаас тийм гоё хүүхдсэд орсомжууд орж иж тийм аз жаргал мэдэрсэн гэх юм уу. Жижиг зүйлсээс баяр баясгалан мэдрэх нь хүний амьдралын утга учиртай хэрхэн холбогддог гэж та боддог вэ? Амьдралын утга учиртай энэ жижиг баяр баясгалууд хэрхэн холбогддог вэ? Ястагой асуулт байна.
яг нэг хүн чинь ингээд юм тасралтгүй амьдарч байгаа шүү дээ. Одоо ингээд үйл явдал одоо ингээд бидний байж байгаа байдал яг одоо ингээд оршин тогтнож байгаа байдал хайдэх одоо ингээд үйлдэл болгон чинь ингээд тасралтгүй амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгэрх зүйл дээр аз жаргал мэдэрнэ гэдэг чинь яг өөрийнхөө байна гэдэг чинь маш сайхан. Яг тийм л процесс юм байна л да. Тэгтээ би бас нэг ингэж бодож байна. Юу ягаад төрчөөд би нөгөө гэртээ байж байхдаа нөгөө солонгос кино мөн гэж ингээд цаг цагаар үзээл ингээд нэг нялх хүүхдтэй хааш нэг цаг өнгөрөдөг шүү дээ. Тэгж яхта нэг юм өсөг бичгийн нээдсэн солонгосын анхны хааны тухай кино гэсэн байхгүй юу. Тэгээд тэр хаан болохоор юу гэж байгаа хүүдэд тэгж хэлж байгаа. Минийхөө хаан байгаад ингээд аз жаргал байна гэдэг чинь ингээд юм том зүйл боловч аз жаргал гэдэг чинь аяхта цайнаас хитрнэ гэж үг. Тэр их гоё үг байгаа байхгүй юу. Ерөөсөө аяхта цай уухад л хүн аз жаргал мэдэж. Аз жаргал гэж бүр том бос биш. Тэгэхээр бидний өдөрт амьдрал бас байдаг үл. Тэрийг бий бодоод яг би ч яг тухайд их аз жаргал аяхта цайнаас аз жаргал мэдэрдэг хүн байла. Тэгэхэд бол яг үнэн санагдчихсэн шүү. Амьдралын утгачлаа. Энэ аз жаргал хэрхэн холбогдож байгаа. Тэгсэн чинь өөдөн болохоор нөгөө би үнэ ч аз жаргалтай байдаг учраас тэрнээс амьдралын утга учир гэхээр яг юу юм? Like хүн болгон өөр утга учиртай юм уу? Хүний ер нь утга учир чинь зүгээр л амьд байх юм уу? Эсвэл хүмүүс туслах юм уу? Гэтэл хүн болгоо нэг өөр утга учиртай болов. тусдаа тийм утга учиртай дараатай байгаа юм. Тийм болов гэж би бодож байна. Тийм. Тэгэхээр би өөрийнхөө утга учирыг ч юм уу бодохоор байна. Утга байна шүү. Тэр чи яг зүг байхгүй юу? Надад яг тухайн үед нөгөө нэг аяхта цайгаа ингээд нэг тухтай уугч аз жаргал байсан учраас тэр үг чинь бүр ингээд толгойд орсон байна шүү дээ. За амьдралын юм чи юм байна гэх. Тэгэхээр чин яг юуных номыг болохоор бас яг тэр л мөчтөө. Яг нэг сайхан дарж ал цасмаас орохыг харах ч юм уу, нэг сайхан бороо татах ч юм уу. Нэг тэмдгээр үйлдэлүүд чи яг бас яг бүрэн аз жаргалыг бол илэрхийлж шүү дээ. миний өөрийнхөө бодлоор л миний амьдралын утга учир нь зүгээр л сайхан амьдрал, хүнд нэг дараа болохгүй, ээж аваагаа зовоохгүй, сайн хүн байх юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр тхийн тулд би өөрөө байн happy байх нь бас тусалдаг болов. Тэгэхээр жижиг аз жаргалууд маань миний утга учиртай амар холбоотой. Одоо тэгвэл шууд зөрүүлээд би эсрэг нь асуух гэдэг. Хүний амьдралд ингээл байнга л жаргалтай байгаа ч гэх юм уу тэгээд хүй байхгүй шүү дээ. Мэдээж завнтаач гэх юм уу өтөртэй гонхтой өдрүүд зөндөл байгаа. Тэгэхээр тийм үеийг одоо хэрхэн яаж давдаг вэ? Тэгвэл асуултаа ингээд зөрүүлээд. Иймэрхүү тийм. Миний амьдралын философи. Миний амьдралын философи бол хүн өөрөөр аз жаргалыг мэдээж бүтээдэг. Мэдээж байн гоё байна гэж бол ахгүй. Стресстэй үед байгаа. Чамд амьдрал ингээд нэг юм шидэж штэ нэг хогийн юм. Тэрэнд би ингээд амар эргээр бүр улам эргээр ингээд реакшн үзүүлээд бүр улам ингээд өөрийгөө стресстүүлээд байх юм бол угаасаа онцгүй штэ. Мэдээж хүн өвдөх юм байна, зовох юм байна, өвдөн чандан тэ. Тэр үед ингээд бүр улам яа би өвдөд байна, амьдрал ямар утгагүй юм бэ? Гэл ингээд байх юм бол бүр зүгээр л надад л илүү зовлон штэ. Яг энэ бол. Тэгэхээр би зүгээр би энийг дараад даваад туулчихна. Одоо өвдөж байгаа ч гэсэн зүгээр болчихно ч гэдэг юм уу. Одоо ингэ стресс таачсан би энийг хийж чадна гэдэг нэг тийм эерэг хандлагаар реакц үзүүлвэл тэр хэцүү амьдралын хэцүү үеүүд ч гэсэн жижигэн аз жаргал байх болов. Юу яа? Анхаагчаас болохоор ингэ. Бодит кейс дээр асуултсан. Одоо жишээлбэл за ажлыг оруулъя. Ажил дээр стресстгүй гарч ирдэг тийм. Тэрийг одоо шууд даван тулдаг арга барил хуваалцсан юм. Би ажлыг айгу тийм юу яадаг. Та стресстэй шүү заяа. Стресстэй маа тийм. Стресстэй маа шүү. Яг стрессж байгаа процесс чинь ингээд угаасаа тэр чинь нэг ажил гэдэг чинь хаанаас эхлэх хаан дуусгах нэг процесс байгаа шүү дээ. Тэрийг ерөөхдөө одоо нэг бүтэн жилээрээ ч юм уу, нэг улирлаараа ч юм уу, нэг сараар ч юм энэ 7 хоног хийх ч юм ингээд жижигэлждэг. Тэг жижигэлж бодож байгаа дундаас нь энэ чинь ингэх юм байна. За яг энэ үед нэг ингэх юм байна гэж тавьширдаг. Бүр ингээд нэг юм хүний бие барихгүй үйлдэл ч юм уу, бүр нэг тэрлээ орох юм бол шууд босоод сайхан юм уугаад ч юм жоохон vibe өөрчлөөд тэг буцаж ирээ харахаар тэрийг бол арай өөрчлөгдсөн байдаг. Шууд өөрчлөгддөг. Хүн чинь ингээд тэр яг тэр үйлдэл ингээд тэр дорн хариу өгөх гээд ах яг юм уурлах ч юм уу стресстэй тийм процесс тэр дорн хариу өгөх гээд ах шаардлага байхгүй. Ягаад гэвэл тэр үед чинь хүний чинь ингээд vibe өөрчлөгдсөн. Тэгэхээр босоод нэг юм жоохон орчноо өөрчлөөд нэг жоох сэтгүүг жоох өөрчилж байгаа буцаа харахаар тэр асуудал өөрчлөгдсөн. Энэ гэхдээ нэг юу л та би нэг таарч байгаа ихчмэд болохоор тэгээ бас нэг олон жил ажил хийж байгаа болохоор нэг жоох юм тэрний нэг юм туршлага гэх юм уу. Тэгээ дээр нь хоёр хүний хувьд би нэг тийм айхтар сэтгэлээр нөт юм бүр нэг
Нэг тийм сэтгэл хөдлөл өндөртэй. Энэ дугаасаа нэг тийм амар бас шоодгүй үзэсгэлээр ондог хүмүүс байхгүй. Бахаар тийм баг. Намайг хувьд шууд тийм арга барил хэлвэл. Одоо түрүүний ингээд би нөхцөл байдлаасаа гараад тодорхой хэмжээнд ингээд ячаад буцаж хурж ирэхэд нэг арай өөр өнцгөр харагддаг гэж байна шүү дээ. Одоо ажил дээр үү? Ер нь зүгээр Түрүүний нөгөө ажлын жишээ дээр л явж. ажил дээр стресс тулсан. Стресс гэх юм бол яаж шууд нэг тийм арга барил хэлгээд байгаа. Хүмүүс бас хэрэгтэй болоо гэж та. Нэг дуу сонсч бодол зүгээр. Зүгээр л тэр ситүэйшнээс өөрийгөө жоохон аваад хайч. Тэгээд жоохон тайвшраад ирэхээрээ нэг арга олдчихл байна. Тэгэл тэрийгээ бацаал. Гэтэ ер нь бол хамгийн яг жоохон тэнэг сонсогч магадгүй. Гэтэ ер нь бол би юмыг нэг тоохгүй байхыг хичээдэг. Ажил бол ажил. Би энийг чадахгүй байлаа гэдээ би маргааш хүчгүй. Эсвэл хин нэгэн хүхгүй. Тэгэхээр зүгээр тоохгүй байгаа л за тэгэл очно алдах гэд нэг жоохон хайцсны дараа хүн чинь нэг жоохон тайвшрах штеп. Тэгэхээр нэг арга олдог ч юм уу. Санаа орж ирдэг ч юм уу. Тэгдэг л болов. Тэгтээ бас би байнга тэгээд өгдөг. Үнэхээр хэцүү одоо хүүхд өвдсөн үед бол би амар хямардаг. Тэр болгондоо би өөрийгөө тэр хямралаас гаргахын тулд нэг жижигхэн одоо энэ амар тэнэг сонсогдно. Нэг жижигхэн сайн олж хардаг. Тэрийг би юу гэдэг хэлэхгүй. Гэхдээ би одоо ингээд манай хүүхд өвдчих юм бол би шууд утсан дээр ингээд нэг юм хайж эхэлдэг. Тэр маань ингээд гараад ирэхийг бол би одоо манай хүүхд зүгээр л юм. Тэгээд ингээд өөрийгөө тайвшруулдаг. Тэгээд өөрөө тайвшрахаар хүүхдээ илүү сайн харж чадна, имжилж чадна. Одоо саний бол яг харахгүй бас нэг юм арга барил байгаа шүү дээ. Нэг юм томьёот байгаад гэж ярих юм аа. Тэр нь юу ч яж болно. Би Instagram руу ороод за би ингээд нэг цэцэгний зураг харах юм бол би ингээд зүгээр болчихно. Манай хүүхд зүгээр болно. Ингээд зүгээр өөрөөрөө жоохон Кодлж байгаа юм байна. Тэр санаагаа өдөрлөж шүү дээ. Тийм тиймэрхүү арга барилтай даа. би тэр бас яг тийм ажил дээр гэхэр бол яг тэгдэг. Ингээд тухайн нөхцөлд шууд хариулахгүй ширхгээс босоод нэг жоохон нэг өөрчлөлтгөр нэг уусаа нэг хүний ингээд нөгөө яг гаргаж байгаа үйлдэл өөрчлөгчөөр байхгүй. Юу зөв хүний ч гэж юу ах миний хувьд. Тэгээд нөгөө нэг бодит ингээд өөр ингээд юм стресс зөндөө тохиолдсон шүү дээ. Нэг хэцүү байдал ч юм уу одоо нэг тухайд надад их хэцүүсэн гэж авах. Тэрийгээ би тэгэхээр яг надаас хэцүү байгаа үйлдэлүүдтэй харьцуулж бодно. Тэгээ бас нөгөө бүр томоор нарах юм бол миний асуудал бүр аюул жижиг асуудал болж хэмрэн хэмт нэг арга барилтай. Амьдралын нэг өөрийн нэг өдий хүртэл байгаа байдал дээр нэг юм өөрийгөө авч гардаг ямар нэг асуудлаас авч гардаг байдал юм уу? Тэгэхээр одоо дараачийн би энэ дээр нэг асуух гэж байгаа юм. Аз жаргал гэдэг өөрөө агшин зургийн мэдрэмж үү одоо анхаалын төвд оршдог амьдралын гол бас дадлуу гэсэн. Энэ аз жаргал нь агшин зургийн мэдрэмж үү эсвэл энэ амьдралын яг анхаалын төвд байдаг гол дадал нь юм уу? Бид нар өөрсдөө нэг юм агшин зургийн мэдрэмжээр агшин зур болов. Ягаад гэвэл ингээ дараа нь ингээ ботхоор нэг юм танил үнэрээ авах тийм. Одоо нэг ингээл Монголд чинь гаднаас байж байгаа л Монголд орчих чинь Монголын гоё үнэртэй шүү дээ. Яг тэр чинь ингээл нөгөө юуны нисх онгоцны давхар нөгөө шилэн ангалга ингээл давхар нэвт онгоход синк гээл үнэртгэл яг орж ирдэг. Тэр үл яг аз жаргал. Тэр чинь байнгын үнэрлээд байж хахад нөгөө яг тэр тухайн үед үнэрлсэн тэр жижигхэн момент чинь бүр томроод үргэлжлээл байна гэж байна. Хүүхдээ унтчих хад өглөө ингээд сэрэл 2 хүүхдээ унтчих байгааг харахад чинь яг гоё аз жаргал. Тэгэл тэрийг 30 минут харахад тэр 30 минут аз жаргал үргэлжлэмж байна. Тэгэхээр ер нь бол агшин зур үйлдэлээ тийм үү? Нэг хамт сангаж аваад нэг сайхан ус ууж байгаа юм. За тэгээ миний бүр жоохон нэг энгийн байж магадгүй. Хамгийн их аз жаргалтай үйлдэл бол орой ажиллаад харж очиод тэгээ орой ажиллаад харж очиод гэрээ нэг аяйгуу сайхан өөрийнх ороо цэвэрлээ нэг болон тохоо нэг хиймээр нэг ажлууд ингээд харагдаж бодогдож явж байгаа нөгөөдхийг нэг юм за нэг яг тэрийг хийж дуусаад цэцэг мэцэгнийхаа сайхан тоос хийн арчаад нэг бүр нэг сайхан нарийн цэвэрлэгээ хийчихэд тэгээ гэрийнхэн ангуу унтсан дараа тэгээд нөгөө шот кофе инста аяйгуу аз жаргалтай мэдэрдэг учраас тэгээ орой сайхан гэртээ ингээд аяхтай кофе уучаа гэрийнх нэгээ бүгд унтцсан нэг сайхан байж байгаа усан орч байгаа. Тэгээл тэр ер миний ер нь хамгийн сайхан ямар ч үед хизээш нөгөө авч чаддаг тийм аз жаргал. тэр нэг өдрийн төгсгөл мөслийг ийм төдөл листэ хийж дуусч байгаа мэдрэмж аваад шүү дээ тийм. Тэр тэгээ бас яг өдрийнх биш ээ. Тэр чинь нэг юм хийх гээд нэг юм 7 хоног утсан 14 хоног боцсон ажилладаг шүү дээ. Гар хурж чадахгүй нэг тэрийг тэгэндээ ингээ бодоо хараад ингээ бодоод явж байгаа. Тэгээ тэрийг цуглуулж байгаа нэг сайхан юм. Тэгээ яаж ч ядарсан яг тэрийг хийхдээ бол амар кайфтай байсан. Янз янз гой кайфтай. Тэгэл л за энэ нэг явж байгаа за ингэндээ гэж байгаа л яг сайхан ингээ бүх чород бас жидгийг нь харж байгаа. Бүгд булан тохоогоо нэг юм одоо ингээ нөгөө машинаар ингээ цэвэрлж байгаа ч гэсэн булан тохоог нэг сайхан цэвэрлэх нэг эмхтэй үний чинь өөрөө нэг юм жижигхэн юмрыг бүр ингээ ухаж янзлаад
Тэгж сайхан янзыг сайхан цэвэрлжээл. Тэгээ сайхан гэрх нэг удуулчаал нэг орой сайхан усанд орчвол кофе. Намайг нөгөө энийгээд байгаа шалтгаан жоо эсрэгээрээ байгаад нөгөө түүнээс шинэгээд. Энэ ч гэр мэр цэвэрлэхээс Гэр аваад байна уу? Энэ бол надад аз жаргал юм бол биш. Хурааж байгаа цэвэрлэхээс. Гэтэ наад чинь шүү дээ. Ер нь бол энэ агшин зургийн юм гэдэг бас яг аз жаргал уу эсвэл нэг зүгээр нэг таашаал авах уу тий. Одоо ингээд аяг гоё цай авах, кофе уух ч юм уу, амар амттай хоол идэхт надад бол зүгээр нэг юм гоё таашаал авч байгаа л юм болохоос яг аз жаргал бол биш гэж би бодсон. Яаж? Аз жаргал гараж урттай нэг. Урттай биш. Аз жаргал нь илүү гүн рүү ингээ бүр яг сэтгэл рүү орсон мэдрэмж болов. А зүгээр гоё амттай мэдэх нэг тийм нэг гормон ялгаруулдаг шүү дээ ивчлээ. Тэр чинь зүгээр нэг агшны таашаал аваад нэг сайхан болох. А бүр яг гүн рүүгээ ингээ мэдрээд би бүр үнэхээр happy байна гэж бодох арай өөр болов. Надад бол юм санагч. Тэгэхээр би За яг миний хувьд гэх юм бол одоо юу л юм л да. Ажил амьдрал хоёр дээр заглаад хоёр хариулт өгöd. За ажил дээр бол мэдээж ойлгомжтой одоо ингээд Life is Good podcast хийн гэд төсөлсөн байгаа. Багаараа төлөвлөсөн байгаа. Тэгээ бүгдээрээ ингээ гар бичлээ оролцоод энэ хүү одоо төслийг эхлүүлээд эхний дугаараа бичиж байгаа бол одоо би яг одоо амар аз жаргалтай байна. Яг гэдэг юм уу тий. Ажил дээр бол нэг уусаал ажил дээр бол бүх юм үр дүн хэмжүүр тоогоор хэмждэг. Тэр хэмжүүрүүдийг биелүүлэх давуулах тэр мэдрэмжүүд бол гоё таатай байдаг. Хоёр дахь юм бол гар одоо нийлж ажиллаж байгаа хүмүүстэй байх бас маш сайхан байдаг. Одоо манай дэлгэцний юу камерын хойноо маа зурагчлаач гэхэд манай дизайнер залуу байгаа. Тий. Гэвчээний ингээд багаараа яг бүгдээрээ чин сэтгэлээсээ ажиллаж байгаа тэр мэдрэмж юу гоё. Нөгөө талаас яг тэр гэр бүлчдэг юм уу тэр хүрээнд дээр их юм бол анхаа их чихтэй жоохон төстэй. Тэрний юу гэхээр би бол өөрөө одоо маа найз нөхдөчтэй үзээд мэдж байгаа хоол их айгуу дуртай. Одоо хоол ихээс айгуух кайф авдаг. 7 хоногт 2-3 удаа гэр цэвэрлэх онгод ордог. Би тэрс худлаа яриаггүй. Агнаас наваг худлаа попч гэж бодож магадгүй. Миний одоо эргэн тойрны хүмүүсд мэдж байгаа. Яг түрүүний хэлдгээр гэрээ ингээд цэвцэдэл цэвэрлээд за хүүхдүүдэд усанд оруулаад бүгдийг хоолцсон. Хоолцсон аяг таг угаар дууссан. Тэгээд ингээд гэрийнх минь унтаачдаг юм уу тийм. Ингээд байж байгаа нөхцөл байдалд бол яг таних шиг ингээд нөгөө аяга ингээд бэрцгоо чигчөө нэг ингээд сууж явах бол амар гоё яз жаргалтай байд. Тийм. Тэр зэгтээ юу юм бэ? Номигийнхтай харьцуулахад яг адилхан юм байна. Битээр тэр чинь битээр ингээ гүн рүү орж байгаа. Тийм л. Тэгээ гүн рүү ороод жарж байгаа байхгүй тийм? Тэгэхээс яг нөгөө хийж байгаа үйлдэлтэй биш. Тийм. Үйлдэлтэй биш битээр тэр чинь хамж сайн хийж байгаа байхгүй. Агуу гоё хөөх өөрийнхөө хувьд нөгөө нэг юм төлөвлөжсэн л шоронгууд битээр ингээ vibe цалигтай бүр агуу гоё ханамж авч байгаа болохоор яг тэр аз жаргалтай байна. Бид нар чадчих байгаа байхгүй тийм? Би бол бас яг тэгж бодлоо. Гэтэ номигийн харгалт бас их намайг бас үзэл бодол их гоё юм байна. Нэг юм гоё юм гээдэг манай энэ жинзэн үеийнх нь ч бас хүрх юм байна. Намайг яг жинзэн юм уу? яг үнэ. Яг жинзэн болж. Яг жинзэн бол биш л дээ. Гэтэ яаж надад хамгийн бүр яг тод санагдж байгаа бүр яг үнэхээр аз жаргал мэдэрсэн нэг тийм агшин гэх юм бол нэг 18 амтад юм уу би ингээ гадаадын нэг сургууль руу бүр ингээ сурахыг амар хүсээд тэгээ ингээд бэлтгээд submission явуулаад тэгээ ингээд нэг орой би зүгээр нэг гэрийн таныг тоглолт үзгээд ингээд таксинд суудсан явж исэн чинь надад ингээд имэйл ирсэн манай сургууль тэнцлээ гэд тэр үед би бүр үнэхээр ингээд бүр сэтгэлээсээ баярлсан байхгүй. Тэр бүр яг миний хувьд бол тийм гүн юм бол яг тийм аз жаргал гэдэг том юм. Тэгж байдаг юм шүү дээ. Тийм бол байхгүй. Гэтэ яг нэг тиймэрхүү амар гүн рүү орсон мэдрэмж аз жаргал. Тэгэхээр бол том хэмжээний миний амьдралын аз жаргал шүү дээ. Яг амьдралын жижиг аз жаргал. Түрүүний ярьж байгаа сэдвүүдээр ингээд бодохоор тийм хүчтэй ч тийм гүн аз жаргалууд бол буцаад эргээд дурсахад буцаад тэр мэдрэмж авч байна. Намаасаа ял ярихтаа бол бас нэлээд дааж байна. Тэр мэдрэмж авч. Тэр яг юу юм бэ? Тэр насны юм байна тий. Тэгэхээр нэг яаж юу гэж байгаа вэ? Одоо ингээд ийм 18 настайдаа тэгж явал баярлах байхаа. Би бол бас гадагшаа сургууль тэнцээ явж байна. Бүр номоо шиг тэгж бүр санагддаг. Баярцаагүй санагдлаа шүү. Хиддээ баярлсан юм бэ? Тэр чи одоо номоогоос бол хамаагүй ахмад. Гэтэ нэр тэгтлээ чи их баярлаагүй санагдав. Яг насны бас байж магадгүй.
Нөгөө тэгвэл хизээвэ гэдэг чинь хамаатай юм санагдав. Одоо нэг 18 студид гоё байсан зүйлийг гадааччууд сникерс харахаар аягүй гоё санагдаж шин. Одоо бол бүр хамгийн нэг гоё юм хөө эн чинь ингээд шууд дурсам толгойд орж ирсэн нэг юм гоё зүйл. Яг тэрэн шиг намигийн үйлдэл чинь бас нэг тийм нөгөө нэг 18 настай хүүхчнийг тэрэг хамгийн том бүтээж байгаа зүйл шүү дээ. Тийм. Тэгээд миний нэг кейс нь болохоор намайг тийшээ явуулж сургах нэг дуртай байгааг байхгүй юу? Ер нь бол би нэлийн тэмцэж би энийг сурмаар байна гэдэг би чинь жүжигийн урлагийн мэрэгчлэр байсан байхгүй юу? Тэрийг бол аав ээж нэг дэмчиж амир хэцүү тэрийг айлгаж байгаа. Тэгээ би өөрөө үгүй би чадна гэсээр багаад чадсан болохоор амир гоё санагдсан ч гэж байна. Би яг чи өөрийнхөө насан тэгээд өөрийгөө илэрхийлж чадна гэдэг чинь ээж чаддаг бүлээн зөвшөөрөл маш гоё. Дэмцэлтэй бити бүр оруулаа манай яаж гэр амир дэмждэг шүү. Аавс хэлэхэд тэмцсэн та хоёр гэдэг. Одоо яг энийг анхаарч бас хариулвал түрүүн бол намайг нэг юм бодолтой байсан гэж. Ер нь ямар мэрэгчлээ болоё гэж бодож исэн. Тэгээ ямар болчихоо гэсэн яг одоо ер нь юу гэж хэлдэг юм уу? Тэр түрүүний яг намайг норсомжтой. Яг ингээр бол намайгс эсрэг шүү дээ. За. Би ч өөрөө нэг юм нээлттэй юм яриад байгаа юм баггүй юу? Ээж аав ингээд өөрөөхөө ингээд бүгдийг шийдсэн. Минийх бол өөрөөхөө шийднэ гэж байхгүй шүү. Угаасаа манай ээж уусаа зөвшөөрөөч. Тэг ингэж гээгүй мэрэгжил сэргэжлээш нэг сонгоогүй. Тэг ээж аавын зөвлөмж чинь яг намайг өдөө өсгöd бол тэр бол байсан юмэрээс байхгүй. Манай ээж намайг одоо ихлэн болоорой гэсэн. Мөстөл сурахгүй бол одоо ерөөсөө болохгүй. Мөс ч одоо бидний нөгөө нэг болгонтой агшны хэлдгээр Харвард байсан байхгүй. Угаасаа ч үнэхээр ч тийм байсан. Тэгээд тэгэж орсон болохоор за тэгээ тэр үед ч одоо үнэхэрээ цоорцсон ч юм уу нэг бол ээж маань ингээд театрт ажилладаг биш байсан бол намайг урлагийн хүн болно гэвэл бүр яагаад зөвшөөрөхгүй. За зүгээр манай ээж зөвшөөрөхгүй цаашаа манай хамаатнууд амьдрал бүр оролцож ирээ бүр юу гэж байгаа юм бэ чи одоо урлаг уран сайхан ингээд спорт гэж явах юм бол ажил амьдралаа хүрэхгүй шүү дээ гэдэг байсан. Тэгээд тэрэнд бол хүрэхгүй. Тэгэхээр чиний бодлоо яг тэр тал нь бас их гоё юм байна. Тэгээ намайг ч одоо ер нь нягтлан болчвол их амьдралдаа үргэлжийн хоолтой байна, үрдээ хоолтой байна. Нэг санхүү махуу нягтлан тийм талаараа яваад байсан. Би ч угаасаа математик явсан. Тэгэл ер нь тэр талдаа явсан да. Гэхдээ би ч одоо нягтлан мэрэгчлээ мөртлөөс амьдралдаа нягтлаа гэж үзэхгүй шээ. Ерөөсөө нөгөө өөр юм нэг юм нягтлан хийгээ сонгох юм нэг тийм тийм өөр нөгөө ажлын нэг юм юу байхгүй төрлөх нэг юм яг ингэ суух нэг тийм байдал арай биш байсан. Тэгээд одоо ерөөсөө ажилд орсон цагаас хойш борлол гэж хэлж байна. Борлолтын суугтай ярих, итгэх, ятган синхруулах одоо юм нөгөө хооронд нь ойлгуулах үнэхээр тийм шүү гэдгийг мэдрүүлэх. Тэр талдаа байсаар. За буцаад одоо юу гэдэг Life is Good podcast чинь. Life is Good гэдэг бол одоо ээлжигийн одоо өрөө үг гэж явж байна тийм. Слоган. Тэгэхээр ээлжигийн одоо цахилгаан бараг бид бүхэн одоо ээлжи-based job дээр бодлоалагдчихж байгаа. Тэгэхээр цахилгаан бараг буцаад хүний амьдралд хэрэг болдгоо. Тэр хэрэг болж байгаа цаг хугацаагаа бид нар хэмнэж байгаа цаг хугацаагаар аз жаргал аваад байгаа шүү дээ. Ирэхэд бол тэр өнцгөөс нь бас гэр ахуйн ажил төрн бас анхаагч ярьжсэн. Ер нь цахилгаан бараа бидний амьдралд хэр нөлөөтэй байдаг юм бол? Нөлөөтэй. Нөлөөтэй л ах уу хамгийн их нөлөөтэй. Одоо би бүр хамгийн энгийнээр тайлбарлая л да. Ярил л да. Манай тоггүй хөдөө яг очихоор надад ерөөсөө би одоо яг юугүй амьдарч чадахгүй гэвэл за мэлэтикгүй бол баг яг хөдөө л амьдран заяа ингээд юм хоол молоо ингээд газ мэлэт юм тэр ерөөсөө угаалгын машингүй би ерөөсөө нэг ч хонч чадахгүй хаа. Угаалгын машингоор одоо би за тоос орогчгүй гэж бодъё. За хогоо бол бүр яг цагаад л шүүртэн. А би зүгээр гараар одоо юмаа ингэж хатгаад өшгөс шиг хаштай гэж. Ёстой баг. Тэгдэг байсан тий. Тэгдэг байсан. Гэхдээ одоо бол өстой үнэхээр зэрэг төсөглөхгүй. Сая ингээ энэ зам бид нар ингээ аялж байгаа байхгүй. Тэгэхээр надад ерөөсөө хамгийн хэрэг болж байгаа юм юу гэхээр усад очиод юунд очиод баян хөлгөд очиод буудлуудад нь оронгуудаа минь угаалганд хуцаа өгчих угаалаа. Тэгээ тэр одоо надад нэр үнэхээр бас нэрээс нөгөө нэг яг хэлдгэр нэг гүн орсон гэдэг шиг аз жаргалыг өгж байгаа байхгүй. Яг л бид нар бас нэг юм хөлстэй толботой бол биш. Гэхдээ тэрийг ингээд нэг юм гяцныг угаага эргүүл авчмаар байхгүй тэр шорог. Тэр бол өстой маргааш өглөө босоод бүгдээр усанд орчоод хувцас өмсөх шиг янз юм байна. Тэр бол ерөөсөө угаалгын машиныг бисээ хөдөө зочид буудлаад очиод. Үгүй нэг юм тавиад та манай бас улсын хөгжил гоё юм байна гэж бодож байгаа. Тэр нэрээс дац жаргал өгсөн шүү. Буцаад нөгөө цаг хугацаа амар хэмж байгаа. Цаг хугацаа бол бүр супер хэмж байгаа.
Тэгээ тэр чи одоо жишээ нь за одоо бодъё л да би нөгөө нэг ад жаргал руу орё л да гэртээ очиод ингээд тэр бүхэнд чи ингээд тэр электрон маргаал надад туцалж байгаа байхгүй юу? Тэнд нэг одоо хуучнаар бол нэг хүн л ажиллаад Яг зөвхөн ажиллаад одоогийн бүр бүр ингэж жоод айтаа томруулаа ярих юм бол одоо робот юм уу та. Тэр оронд чи манай юу угаалгам шиг галтгаанд байдаг байхгүй юу? За нөгөө юу ялгсан хувцас авчирлаа, бүгдийг ялгалаа, өнгийн вокинг хийлээ. За тэгээд тэрийг угааж авах хооронд би чинь баг гэрээ цэвэрлээ юм чинь. Тэгээд тэр орондоо буцаа гаргаад ирнэ. Тэрэн шиг миний одоо ерөөсөө манайх заастаа яг ээлжтэй холбогдсон манайх нэр ээлжигийн угаалгам шиг таахгүй юу? 10 жил болж. Би нэг декрет авахтаа угаалгам машин ингээ хамгийн сүүл угаалгам машинаараа тэр одоогийн эргэлж байгаа угаалгам машин солисон. За тэр бол 10 жил манай гэрт өдөр болгон багада цаг ажилладаг. Өдөр болгон. Яг л манайх ч 2 жоо хүүхэдтэй учраас 2 хүүтэй учраас тэгээ дээр нь би ер нь бол нэг юм өөр бас нэг дандаа юм цагаан хувцас өмсдөг. Ер нь л нэг угаачдаг. Одоо бүгд л тэгдэг л хэлбүүд нэг бүгд л угаачдаг. Манай ч одоо 3 хоногт манай угаалгам машин чи бол 3 4 цаг бол элбэг ажиллана шүү дээ өдөртөө. Тэр нөө ээлжигийн дотор чинь үйлдвэрийн 10 жилийн баталгаатай байдаг. Тэр нэр өмнө нь 10 байсан. Одоо 10 болж шүү дээ. Тийм байна. Одоо ингээд үйлдвэрийн баталгаадаас чинь цааш хэдэн жил явахыг одоо дараа нь танилцуулсан. Багаад байна одоо тэгэхээр ч одоо яаж солих вэ? Бүр өмнө хийсэн юм байхгүй юу? Тэгээ тэр нөө юу яагаад цаа манайх гадаад байжгаад ирсэн. Тэгээд тэр угаалгам машин манайхаа гүйцэтгэв байсан юм. Тэр одоо ямар угаалгам машин байсныг зүгээр санахгүй нэр мөрийн бол. Угаасаа цаанаас орчингууд угаалгам машин хатаагаар өдөр ингээд австралид автомат хийж байгаа. Тэнгүүт одоо юу яц нөгөө одоо 10 жилийн өмнө авч ирсэн угаалгам машинаас одоо манай яг LG best job дээр зарагдаж байгаа угаалгам машинууд нэг том ялгаа гарсан. Дэвшил гарсан юм. Тэр нь юу гэхээр угаасаа юм болгоо одоо нэг юм химэл оюухан AI хийж штэ. Тэрэн дээр AIDD гэдэг технологи нэмэгдсэн байхгүй угаалгам машинууд дээр. Одоо сүүлийн үеийн манайх дээр байгаа баг бүх угаалгам машин дээр AIDD технологитой байгаа. Тэр нь юу гэхээр өмнө нь бол хэдүүлээ угаалгам машин руу ихтэй күүрчгч гэдэг юм уу, ноолуурч гэдэг юм уу юу. За энийг юун дээр нугаах, аль тохиргон дээр нугаах гэж боддог байсан бол одоо бол хамгийн амар нь тэр AIDD технологиор тавьчихсан бол өөрөө нөгөө материалаа таниад одоо хөвөн одоо күүрчг байх юм бол хамаагүй сэгсрэх юм бол одоо өөцөд нөгөө нэг болон даав орчдөг ч гэдэг юм. Тэгээ ноолуур байх юм бол ингэ ч гэдэг юм. Тэр талаараа бол айгүй гоё таньдаг болцсон. Тэр нь бас мэдэхгүй хүмүүс биш магадгүй. Тэгэх юм бол манх дээр одоо худалдаалагдж байгаа бүх угаалгам машин бол AIDD гэдэг технологитой. Энэхүү технологи нь хувцсны материалыг таниад өөрөө бас минут цагаа тохируулж авчдаг. Энэ нь буцаад нөгөө хэдүүлээ юун дээр угаах уу яах уу гэж бодох шаардлагагүй болж. Чи угаасаа одоо би бол энэ хувцсны таагийг уншиж үл мэдэхгүй шүү дээ. Нэг юм байж шүү дээ. Угаах заавар байж шүү дээ. Хэдэн хэдэн минут угаах шүү дээ. Тэр мэрийг уншиж чадахгүй мэдэхгүй хүмүүс зүгээр AI дээр тавьчихад тэгэл тэр нөгөө мэдрэл угаацдаг. Тэр ч гэсэн гойлцсон. Та тэгдэггүй. Одоо манай ээж бол ингээд миний хувцсны ярилгыг ингээд хайлтавчдаг байсан шүү. Тэгээд бүр тагч байхгүй болчихно. Яг гэх юм бол яг миний арьс ерхэд бол жоохон эмзэг. Тэгээд нөгөө энэ ингээд үрээд хахаар ингээд захнаад идэх юм тийм. Баг бах тэр авчтай байсан. Одоо ч авдаг. Одоо ч авдаг хэвээр. Би өөрөө нөгөө авдаг ээж нь авуулдаг. Яг л нөгөө хүүхдээ хувцас угаасаа ингээд уулч зарим нь бас гадналтаа л байдаг. Тэгэл ер нь тэр чинь ингээд одоо ингээд юм нэмгэндөө ингээд цамцмаас өмсгөрсөн ингээд харагдаад идэх байхгүй юм шүү. Тэгэл авчдаг шүү. Товч мовчтол байхаг анзаардаг. Тэрнээс биш тэрийг нэг уншдаггүй нэг товч мовч байвал бас хэрэгтэй бас хуурхан товч мовч байвал авах юм яа. За одоо намигийн хувьд тийм 30 настай эмэгтэй хүний хувьд гэрийн ажилд цахилгаан бараа хэр нэмэр болж одоо ингээд үзэж байгаа хүмүүстэй барьж идүүлэх. Гэхдээ би нэг юм гэрийн ажил хийдэг юм бол биш. Уусаал батал зөндөө идэв шүү дээ. Би чинь найлын том тэгээд зөндөө ажил гэрийн ая тавгаах шал шүтэх угаахыг хийдэг байсан. Том болоод тусдаа гараад нөхөртөө болоод ер нь бол тэр ажлыг хийхдээ манай нөхөр хийдэг. Би нэг тийм юм руу оролцоод байдгүй. Манай нөхөр ерөнхийдөө юмнуудаа цуглуулад угаалгам машин руу игээд нэг төвшлөмж. Тэгтээ юу юм бэ? Тэгвэл чи хамгийн хэрэглээ юм. Яг үнэндээ цахилгаан бараа. За. Чи хийхгүйгээр танай гэрээ ажилч ингээ ерөөс ямар нэг юм одоо чиний тусламж бас ингээ нэг орох хэрэгтэй болно ш. Тихгүйгээр хийгээд байна гэдэг чинь ер нь цахилгаан барааны тусламж болсон маш өндөр. Би яг угаалгам машин байгаа. Сайхан шинэ хөрөгч авсан, LG-ийн хөрөгч авсан. Тэр маань үнэхээр миний сэтгэл бол үнэхээр хангалуун байгаа. Амар тийм гоё минимал загвартай. Гоё мэдрэмжээсээ. Тийм хар өнгийн минимал загвартай. Тэгээд хамгийн гоё юм татдаг тасалгаанууд байдаг шүү дээ. Тэд нар бүр амар смooth. Зүгээр ингээл гулгаал гарч ирэл гулгаал ороод тэр бүр амар гоё. Тэр нь надад амар гоё санагдсан. Тэгээд дээрэс нөө тасалгаанууд нь дотроо янз янз өөр байдаг.
нэгэн рүү жимсээ хийчих юм бол тэр жимсний одоо нөгөө чигшлийн ингээд дээрээ тогтоож байгаа буцаад жимс рүү ингээд цацчдаг тийм чигшлийн барьдаг. Тэгээд доотын таслага нь болохоор ингээд 3 хэмээр сольж болдог. Тийш нь би гисгэх гэж байгаа махад ч юм уу ингээд хийгээд тэгэх юм бол Ирүүл гисгэх нь шүү дээ. тий арай ирүүл гэсэн. Би тэр нөгөө манай хөрөгч бас элжигийн юм 2 алхад хөрөгч байхгүй юу? Тэгт нөө юм 2 алхад томцоход. Тэгээд дор ингээд нэрэ жимс ногоо гэж байдаг шүү. Би тэрийг зүгээр өөрөөдөө тэмдэглэж хийдэм бол тэр цаанаас учиртай юм байна тий. Учиртай. Та ногоо гэж бол ногоо байна. Тэгээд жимс гэж бол жимстэй байна. А бүр доотлын зарим Ингээ агуулх нь өөрөө жимсэндээ тохируулаад ногоонд тохируулд юм шүү дээ тий. зарим нь болохоор бүр зарим нэг тасалгаа нь хасах 2 хэмдэл 3 хэм бариад тэг хэм бариад нэмэх 3 хэм барьдаг ингээд тэр нэг юмыг даашлуулахаар. Тэгээ тэр чинь тэгэхээр нөгөө цааталтаа тэр хөргөж байгаа ч юм уу тэр системээ дахиад Тий тэр хэм нь тэр зөвхөн тэр тасалгааны хэм өөрчлөгдөн гэсэн үг байхгүй юу? Бүтэн хөргөчний Манайхан ч нөгөө нарийн ногоогоо мутгачдаг шүү дээ. тий. Би тэгээ тэрийг нарийн ямарс ногоо жимсэн ингэж тэрдэг ингэж ангилдсан мэн гэж бодсноос ш тэр бүр цаанаа тэгж бүр хөргөختлийн системийг нь өдөртний юусэн. тий тэгж өдөрт. Одоо тэнгуут нэг юм бодол орж байна. Би блээс байна. Одоо надад хэрэгтэй юм автомат робот тоосор гэж. Тэгэх юм бол тэр чинь өөрөө соруулаад угаачих штеп. Одоо бол манайх зүгээр нэг яхаа ухаалагдaltaа өөрөө соруулаад угаачдаг юмтай. Тэгэхээр би өөрөө ингээд зогсмооргүй байхгүй юу? Ингээд зүгээр нэг юм ингээ хөдлөө явж байгаа. Робот тоосор гэж юугсаа чам зориулж бүтээсэн юм шүү дээ. Чам шиг хүмүүс Чам шиг хүмүүс зориулж бүтээсэн юм шүү дээ. Тэгтээ одоо тэгээд энэ бүх зүйлийг ингэж хөнгөвчлчээд байна шүү дээ. Тэгэд юу гэж юм? Тэгэл оронд нь өстө хүссэн юм гэж хүссэн юм аа хүснээрээ хийнэ гэдэг миний аз жаргал гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр би юм угааж зөвлөх миний хүсэж байгаа юм бол биш. Тэгэхээр тэрийгээр өөрөө юм ачаад би хүссэн юм хийж болно шүү. Ном уншин уу, кино үзсэн үү, дуу сонсон уу. Тэгэхээр бас цэцлэгаан бараа бол хүний амьдралд ийм хэрэгтэй байдаг байна. Хэрэгтэй. Төрөний бол угаалгын машин жишээ юм байна. Төрөний хөргөчний жишээлбэл бидний ч одоо хамгийн чухал зүйл бол гэр бүл шүү дээ, тийм. Гэр бүл эрүүл байх. Тэгээ эрүүл байхын хамгийн чухал зүйл бол идж байгаа хоол хүнснээс шалтгаална. Тэр хоол хүнсийг зөв эрүүл хадгалахыг бол хөргөчл хийж. Тэгээс бүгдийн зүгээр ингээд тавцсан дээр ширээн дээр ингээд махаад авчиж өмгөрч нэс тийм. Манай шин. Тэгэхээр одоо хөргөчний өөрөөр бол бас юм байдаг юм шүү дээ. Тэгээ таярч бас заллуухан дээр нь хотод байсан гаргаа багтаа. Би ч одоо өдөр юм. Наа чи өдөрний шүү дээ. Тэгээд юу яадаг? Юу яадаг гэсэн? Oh my god. Энэ бэж. Энэ хэсэг бол байхгүй та дахиж ихнээс нэр. Би хөтөө нэг биш гэж. Биш. Дахад нэг настай байхтайсэн. Би орч ирсэн. Чи өдөр хас юм уу? Би ч бас албаар төрч. Өдөр хэрэг. Энэ бол бүр амар. Энэ намайг хадууд дахад. Өөдөө манайх хөтөө гэдэг бол би тэгж бодож шүү дээ. Монгол гэрт хөдөө байгаа нэг хөдөөхөөс зүгээр дараханд орон сууцнд байгаа юм бол хөдөө бол биш шүү дээ. Одоо жишээ нь би чи аймгийн төв өгцөө. 8-нд өгсөн. Яг хөдөө очихоор би чи хөдөөнийг бас мэдгүй. Хотод ирэнгүү хотыг мэдгүй. Тэгэхээр би ч одоо яах юм бэ? Нэг тийм байгаа байхгүй юу? Тэгээд намайг жоохон бахад юу яадаг гэсэн. Айл нутгийн та. Би чи завхных байхгүй юу? За сайн байна уу ингээд завхныхаа ардманд анхаа гэдэг хүн иймэрхүү явж байна гэж. За энэ хүү завшаанаа гიშглаад. Тэгээд намайг жоохон бахад юу яадаг гэсэн байхгүй юу? Орцгоо юм юмаа угаана гэдэг нэг юм гэрийн ажлууд ингээ хаас бүтэн цэнд стилдгүйс шүү дээ. Ингээ манай ээж хийж байгаа. Би ч хоёр эмэгтэй. Танаас ч одоо ээжийнхээ роботн шүү дээ. Тийм бүгд тэр хийгээд өстой нөгөө нэг өдний хүртэл ажиллаж амьдралж ирээд электрон тоосрогчтой боллоо гэдэг шиг хийдэг. Тэгэл дилдтгүүл ажилтаа байдаг шүү. Одоо бодохоор би бол нэг ажиллаа хийж дуусаад төгжирч гэртээ очиод тэгээ тэрний дарааш нэг цаг энтрийг бас жаргалаа мэдэрч байгаа. Тэгэхээр ч одоо ямар их электрон баргаж ингэж ажил амьдрал ингэ тусалж байгаа гэдэг нь ойлгомжтой. Одоо нэмээ хагас бүтэн цанжин гэрээ ажил хийдэг үйл гэж одоо хаанч байхгүй баг. Тэ? Тэр хүч байдаг гэсэн шүү. Тэг үнэхээр шүү нэрэ бүгдийг ингэ нэг бүрчлэн хийдэг гэсэн шүү. Одоо бол тийм байхгүй болсон байна л да. Хаанч бол тийм байхгүй. Хотод ч хөдөөд ч ингэ нэг гэрийн ажил цаг зарцуулна гэдэг үйлдэл бол байхгүй болсон. Тэр чинь баг одоо таашаал авах үйлдэл тал руу орчод байна. Байж байгаа нэг хийхээрээ. Тийм. Чи асуулт нь болохоор бидний амьдралд одоо энгийн зүйлс жишээ нь салхи дуу чимээ одоо дөрөвний цас гэдэг юм уу. Яагаад ийм хүчтэй нөлөө үзүүлдэг юм бол гэж бодож байна. Тэр хүний нөгөө нэг жигэн дотгошоо хүрдэг баха. Тэр чинь ингээд хүний ингээд 5 м хөр хүрч байгаа байхгүй. Үнэрлэх, ингээд мэдрэх, салхичоод ингээд мэдэрж гин, цас борооч ингээд үнэрлж гин, харж гин, харах үзэх мэдрэлэх. Тийм зүйл дээр ингээд холбогддог учраас хурдан ингээд нөгөө чиний шиг сандаг.
Тийм үлдэлтэй холбогддог гэж. Би над одоо тийм юм ханаас авч ирээд та ер нь хэр эмо вэ? Юм шүү дээ. Би ч бас сайхан юм шүү дээ. Явахт ийм орж байгаагүй. Одоо жишээлбэл хүмүүс ингэдэг шүү дээ. Ингээд цонхоор хараад намар навцоонон гутал ингээл тэндээс нэг мэдрэмж авч гонигтай хөнгөн гонигтай мэдрэмж юм. Нэг тэр талаахасаа илүү юу яд штэ. Би ч сайхан ингээд нэг манай энэ цонхны хажуудын том сандал байдаг. Тэгээд нэг жоохон гөлөрч мөлөрч суухгүй байт штэ. Сайхан юм уу? Ер нь гөлөрч чинь бясалгал уу? За магадгүй. Бас нөгөө юу ч өөр давхар юу ч та өөр юу ч бодохгүй байна. Тэг жоохон байж гөлөрнөөсөө гарна штэ ингээд. Тэнгүүд ингээ буцаж энэ амьдрал дээр ирдэг гэх юм. Гөлөрөх гоё штэ. Тэр тэгэхээр чи би бол юм аа. Та ер нь бясалгал хийдэг үү? Бясалгал хийдэг. Бясалгал бол маш гоё. Тогтмол. Тэгэхээр цаг гаргаж. Ер нь бол тогтмол. Гэхдээ зүгээр хугацаанд бүр хит ойрхон биш байж магадгүй. Би бол одоо 7 өдрийн өглөө болгон гэж хичээж байгаа. Гэхдээ нэг 7 ногт 3 удаа илбэг ямар ч ажил байсан 3 удаа. Тэгээ би бол нөгөө бясалгал гэдэг нь бол заавал нөгөө юун дээр улдаас тавьсаа сухыг бол хэлээгүй шүү дээ. Юу яа би түрүү ингээд намайг ярьсан бол шал өөр мэдлэг дотор орж ирээд угаасаа ер нь подкаст мэдлэгийн төгсөж штэ тийм. Тэгэхээр бас нэг сэдвийг заавал амар яах болчиход байна. Тэгээ угаасаа энэ сэдвийг ингээд ярангууд хүмүүс энэ доор коммент дээр угаасаа нав моолох ахaltaа. Гэхдээ яг ер нь ярьчээ. Мэдээж Улаанбаатар хот маань залуучуудын баг хот шахуу хот штэ тийм. Бид бол ерөнхийдөө нэлээд хөдөлгөөнтэй амьдарч байна масаараа. Шоу гэдэг хэсгийг заавал бид нар ярих хэрэгтэй юм санагдсан надлаа. Аз жаргал гэдэг сэдвийн донд тийм. Тэгэхээр энэ шоу 6 цэнгэ гэдэг зүйлсүүдээс яаж хэрхэн зүү зохистой зүү бус аз жаргалуудыг мэдэрч байна. Тэрийгээ бас ингээ 2 насны эмэгтэй хүн байгаа юм чинь. Тэр өнцгөөс нь бас сонсоо санагдлаа. За хаагчийн хувьд бол төдий насны эмэгтэй хүн байгаа шүү дээ тий. Нас ирж чаддаг. Тайраас арай олон жил шоуцсан гэж яриа хэлэхгүй. Тэр шоудлт тэгээд одоо байгаа шоудлчдаг юм. Эдрээс авж байгаа тийм аз жаргал очдөг юм уу? Шоу бол одоо үргэлж аз жаргал өгдөг бас. Тохируулж хэрэглүүл их сайхан зүйл юм байна. Хэрэглүүл яах вэ? Гэтрүүлвэл одоо бас жоо харамсал өгдөг. Сүүлийн үед одоо харамсал өгдөг гэсэн. Шаал тэмээгээд Харин тий. Яг тэгэж боддог гэсэн. Тэгтээ шоу цэнгэ гэдэг чинь бас өөрөө цаанаа ингээд ямар төрлөө гэдгээс бас их хамаардаг. Ер нь зөв хөнгөн ингээл нэг юм ажлын стресс тайлах, найз нөхдөдөө уулзах. Би бол шоуг ямар байх тал дээр дуртай гэдэг вэ гэхээр за бүжиглэх бол дуртай. За тэгээ дээр нь ийм одоо сүүлийн миний шоу чад юм ярих болчиход байна найзуудаа. Нөгөө ийм бүсгүүчүүдээрээ суугаад ингээм цавайлан үзэл бодлоо яриад нэг өөрийнхөө зүг бурууг ойлгох. Нэг бол сүүлд нэг шинэ авсан мэдээлэлээр ингэсэн үү тэгсэн үү гэдэг ингээ намайг сонсдог. Би бас тэдрийг буцаа сонсдог. Эдгээр хүмүүст нийлэх бол илүү их гоё юм таашаал өгдөг зүйл болчиход байна. Ингээд аз жаргал мэдрэмж тань дэндээсээ. Тэгээд би ч одоо миний ганц онцлог нь аль ч насны үеийнхэн дээр нийлээ шоудчихдаг талтай. Зандаа. Тэгээд гол нь одоо хамгийн сүүлд мэддэг болсон нэг шоуга хизээ дуусах уу гэдэг ер нь жоохон сурах. Эхлэх байх дуусцсан уу? За арай бас зарим үед эхлэх байх дуусчаад байна. Хизээ эхлэх гээд яг хизээ дуусах гэдэг нь ер нь тодорхойлохыг их оролдож. Заримдаа одоо ер нь сүүлийн үед бас нэг нийт шоудлтын 30% нь бол таарчаад байгаа. Ер нь нэг тохируулдаг болчиход байгаа. Ийм л нэг шоуны амжилттай явж байна. Шоу бол их сайхан зүйл. Юу яа хаач. Шууд энэ юугаа дуусах. Ямар замаар шоу ч тэгвэл бүр яг дитейл хэлвэл. Заван шоу юу? Замаар гэж. Замаар юу? Бүр гайхалтай шүү дээ. Юу ирж байгаа юм даа шүү дээ. Юу гэдэг хүмүүс нэг юм байдаг штэ. За эхлээд нэг ингэж суугаад дараа нь ингээд хамгийн төгсгөлд нь клуб орончдөг юм уу? Тэр шиг. За манай үеийнхэн гэж хэлэхээр бас арай жоохон бусдыг бас арай чирсээр. Би л. Миний одоо ярих юм бол эхлээд ярина. Нөгөө чатанд групп дээр л явж байгаа юм л да. Та ер нь юу болж байна? Эхлээд ярихтаа юу болж байна? Цаалтаа. Тийм. Жохон русский тийм школ байгаа нэг водка школ. Тэр л та. Тэгээд ингээ ярилцаад тэгэл нөгөө эхлээд шууд ярьлаа. За одоо зүгээр элдв нь ялуу юмар яах вэ? гэдэг тийм хөлтөг. Нэлоонаас шулуун дээр. Нэлоон дээр гээд тэгээд уулзаж ярилцсан. За тэгж байгаа дараа нь диск орно. За диск орж жагаад. Шууд диск орцсон уу? Ер нь бол хэдэн цагийн диск орж байгаа. Нөгөө одоо ч нөгөө төгжирсээр га дисконы цаг давхцчаад байдаг болсон. Тэгэл ууж сууж байгаа л диско. Дискон дээр ер нь хэр согтолтой болчихоо. Одоо тэгтээ нэг айхтар бол бас тэгж нэг юм уухаа болсон. Угсаад нөгөө одоо чи ингээд манар нь гэх нь холбоо байдаг болсон шүү дээ. Тэгээд дараа нь караоке орно. Караоке ер нь бол дискогүй караокеж орно.
Нэг бол бүр шууд караоке дээр ч уулзсан. Одоо нэг зам маань одоо ерөөхдөө нэг юм тавчрах уу тиймэрхүү болсон. 37628. Тэгээ юу бараг тий. Тэгээд юу одоо нөгөө нэг гэр бүлийн юу ч бас орж ирнэ. Нөгөө нэг шоунд дээр чинь агаар салхинд гарах, одоо үр хөвгтэй гарах, тэднийг ингээ нийлүүлээд нэг хийчих гэлсэн зарим. Гэхдээ тэр нь юу шүү. Бүр ингээ хүмүүс бүр битээ буруу ойлгохоор ингээ бүр амар хүүхдүүд дэжүүд архитаар суух ч юм уу. Одоо яа гэм аа нэг бүр тэр талтай бол биш шүү. Нөгөө ярьж суух, найзрах, ингэж юм байх байлуудаа одоо махсах шаарддаг гадуур дотор байхад цугт нэг ингээ илүү сайхан байдаг болсон. Нэг битүү газар л орж ирэх. Хуучин гэхдээ ер нь энэ масаараа нэг юм хандлага өөрчлөгдөж шүү. Хуучин бол нөгөө гэр бүлтэйгээ алкогол хэрэглэн гэдэг бол нэг тийм жон сонир зүйл байх шиг байна. Одоо бол ер нь масаараа харьцангуй гайг болоод болцсон болов уу шүү дээ. Одоо тийм шүү. Манайх бол одоо өмнөх зунаас маань хөдөж байгаа багт тийм. Өмнөх зунаас бол одоо бид хэд бол бас юм. За болив. Төв цамруу явж байгаа. Гэр бүлээ одоо юу гэж яах гэдэг. Тэг яг бид нар бол би чин дээрээ дөрөв ах нэг ихчтэй. Олоолаа өнөр аялал та. Тэгээд бид идчихээ. Ер нь яг тэр алкогольч гэх юм уу энэ пар эдэл дээр бол тийм байгаагүй. Өмнөх зунаас бол бид идчихэн бас ингээд нэг биер мэр уугаа суух. Яаж. Тэр бол гэхдээ нэг юм бас айгүй гоё чийл. Шаал хөөр шоудлаа байгаа байхгүй юу? Тийм. Одоо ажиллагаанд ч тийм залууч нар ах юм бол шоул тэгэл дөвч гэж шүү дээ. Ер нь тэнд бол тийм юм байхгүй. Яг ингээд хөзөр тоолоод өндөө зүгээр юу болж байна, ажил төрөлний болж байна гэх юм. Тиймэрхүү байдлаар ингээд Life is good podcast-тэй дэмжиж ажиллагчаар Титэм хөгжмийн дэлгүүр Төмөн моолын 5 давхар. хөтлөгчөөр одоо подкаст маань эхэлсэн бол цочин хөтлөгч маань гоё. Энэхүү өнөөдрийн подкастыг дүгнээд дүгнэлт хийгээд тэгээд энэхүү подкастыг дуусгаад яах вэ? Тэр нь л бид гурван аз жаргалаа өөрсдөө бүтээдэг хүмүүс юм байна. Тэгээ та ч гэсэн доор комментэд аз жаргалуудаа хуваалцаа. Аз жаргалтай амьдарч байгаа 3 хүнээс нь мэдчилж байна уу? Тэгээд манайхан бүгдээрээ like, subscribe дарахаа мартаваа. Life's good. Life is good. Бүгдээрээ ингээд нөгөө юугаар төгсөх юм ингээд. За. Дараагийн дугаар дээр уулзцгаая. Bye.